Цөмөр хичээлдээ оръё. Тэгээ бидний хичээл сургалт хийдэг үе маань одоо ер нь дуусах төхөөл байгаа тийм ээ. Бид нар одоо жинхэнэ утгаараа сүмж болгон болоход өөрсдөө бэлдэж байна. Бас бурхан биднээсийг бэлдэж байна. Тэгээ цөмөр хичээл өнөөдрийн сэдв хичээл ярихаа өмнө өнгөрсөн сургалтаараа юу ярьсан байдгийг дахиад товчхон харъя. Тэгээ бид нар ер нь бол одоо юуны тухай ярьж байгаа гэхээр сүм бол ер нь хизээч игэл байх ёсгүй. Сүм бол зүгээр л нэг байдаг сүм тий. Тэгээ норматив тогтооно гэж ярьдэн штэ. Тэр шиг сүм одоо юу гэдгийг тий магтаалтай байх ёстой, өргөлтэй байх ёстой, сүм бол хүүхдийн цуглаантай байх ёстой. Тийм игэл сүм байх ёсгүй. Сүм бол бурхных бөгөөд бурхан өөрөө тэнд үйл ажиллагаагаа явуулдаг. Хүмүүс нь уян хатан тэрнтэйгээ урсаж явдаг. Тийм байх ёстой. Тэгээ бид нар өнгөрсөн түрүүчийн сургалтаасаа бурхны игэл биш сүмийн ариун хүмүүс бид нар өөрсдөө ямар хэмжүүртэй байх ёстой вэ гэдэг талаар илүү ярьж байгаа шүү дээ. Тэгээ би ярьж ирсэн хамгийн эхлээд бидний дунд хагарал байх ёсгүй маа гэж. Тэгээ маш энгийн хагарал байх ёсгүй гэдэг нь бид нар бүгдээрээ ив ижилхэн өнгөн дуртай, бид нар бүгдээрээ ив ижилхэн нэг хүнд сайн, бүгдээрээ ив ижилхэн нэг л одоо дизайнд дуртай тийм байх гэсэн үг биш. Бид хувь хүн хിവэрээ үлдэнэ. Гэхдээ бид нар хоорондоо хагарах ёсгүй. Яагаад бид нар нэг эзэнтэй уучраас. Тэгээ гэр бүлийг авч үзэхэд энэ аюу энгийн тий. Бидний хүүхдүүд хоорондоо би бол аав их, би бол ээж их гэж зодтолдохгүй шүү дээ. Тэд нар яаж зодтолцсон тэд нар нэг ээж нэг аавтай. Тэд нар нэг л гэр бүлийнх. Нэг л ихээс унсан, нэг л эцэгтэй тийм хүмүүс. Тэгээ бид нар ч гэсэн ялгаа авахгүй. Бидэнд нэг бурхан байдаг. Бид нар түүний хүүгээр дамжуулаад итгэсэн хүмүүс. Бидний дунд ерөөсөө энэ бидний суурь байхгүй юу? Булангийн чулуу бол Есүс тий. Бид нар бол даган баригдаж байгаа тэр амьд чулуунууд гэж байгаа шүү. Тэгэхээр бид нар яг энэ суурь ойлголтын дээр хагарал бидний дунд байх ёсгүй гэдэг тухай ярьж байсан. Яагаад гэвэл Коринт сүм бол ер нь нэлээд одоо сүнслэг тийм хүчрхэг сүм байсан шүү дээ. Гэхдээ тэр сүм дотроо хагарцсан байсан. Би Паулих, би бол Аполлих, би бол одоо хинийх ч тийм Петрих гэ хоорондоо хуваагдсан байсан тий. Бидний дунд тийм байхгүй. Хараа бид нар магадгүй явандаа ингэж болно. Одоо ч гэсэн тийм ажиглаж байгаа шүү. Гэхдээ би бол одоо сувдаа ахлагч, багийн ахлагч хоёроо дагж байгаа. Би бол илүү Филиппийг дагж байгаа. Тийм байхгүй. Филипп пастор бид нар бүгд нэг зүгт яваа. Тэгэхээр утгагүй юм тэгж хуваагдах нь хоорондоо. Тийм харин бид нар биентэйгээ илүү одоо тийм хоёр төв одоо ижилхэн өргөцсөн хоёр төв хоорондоо илүү ойрхон байгаа шүү. Нөгөө өөдөөс хөндлөн харсан хамны төвнөөс. Тэр шиг бид нар тодорхой хэмжээгээр өөр хоорондоо илүү дотносон үерхэж болох боловч бидний дунд энээс илүү хагарал гэж юусэн байх шүү. Би тэрнийх, би эннийх надад тэр нь илүү таалагддаг. Тэр нь айгүй аятайхан. Би тэрнийх нь балет шиг гэх юм бол юусэн байхгүй. Бидэнд нэг л эзэн байдаг. Харин ярьж байгаа хүн нэг бүр таны дуурайхыг оролдож байгаа, таны сайшааж байгаа тэр хүн чинь тэр цорын ганц эзнийг дагаж явж чадж байгаа гэдгийг л та мэдчих ёстой байхгүй юу? Тэгэхээр хагарал ерөөсөй байхсгүй гэж ярьсан маа. Дараад нь бид нэг бие гэдгээ ярьж байсан. Гэтэ нэг бие байхын тулд эхлээ бид нар толгоогоо олох ёстой. Энэ аюул чухал. Би өнөөдөр бид нар бол нэг бие заа ёо. Биднээс үнэхээр нэг бие гэж орилоод байсан ч гэсэн толгоогоо хинбэ гэдгээ мэдэхгүй бол бид нар бие болохгүй ш. Толгой хин юм бэ? Би өөрөө толгой яваад байна уу? Эсвэл одоо тий сүмийн пастор толгой яваад байна уу? Хин толгой байгаад байгаа юм. Бид нар толгой бол Есүс Христ гэж тогтоосон цаг тий. Миний амьдралын эзэн бол Есүс Христ. Миний зүрх сэтгэлийн эзэн бол Есүс. Миний сүм чуулганы эзэн бол Есүс. Мөнх эцэг энэ сүмээ өөрөө байгуулсан. Тэргүүнээ таньчих юм бол бид нар бие болоход амархан байхгүй юу? Тэргүүнд ойлгомжгүй байхад бид нар бие болох гэж мянга зүтгээд толгоонд хамаг юм байгаа учраас бид нар бие болж чадахгүй. Харин бид нар бинийгээ үргэж өөрөөсөө дээр гэж үзэж явах ёстой гэж хэлж байхдаа юу ярьж байсан бэ гэхээр миний чадахгүй юмыг энэ маань чаддаг. Энэний чадахгүй юмыг тэр маань чаддаг. Тийм учраас бид нар биенээсээ дээр гарах ямар ч шаардлага байхгүй гэж ярьж байсан тийм. Бид нар бүгд тэгж биендээ эргэтэн болоод Есүс Христ бидний тэргүүн болдог. Бид нар тэр тэргүүн лөө өсөх гэж бүх бие чармайдгаа гэж ярьж байсан. Дараад нь бид нар хайрлуулах тухай ярьсан. За энэ их чухлаа. Энэ дээр би үнэхээр
одоо та нарт би их найдаж байгаа. Яг тэгвэл та нар бүтэн 2-7 хоногийн турш одоо энэ ярьсан зүйлүүдийг ер нь Библиэс их эрэлхийлсэн байх. Бас өөрсдийнхөө амьдралаас их эрэлхийлсэн байх гэж бодож байна. Бид нар одоо жишээлбэл үерхдэг найзууд хоорондоо ингээд цуглаа ярихдаа бид нар энийг ярьдаг. Нэрээ яг тэгж ярьжсэн зүйл чи яг миний амьдрал дээр болж байгаа шүү дээ. Яг тэгж ярьж байгаа зүйл чи одоо болоод өнгөрсөн ч гэдэг юм. Тэр чи яг ийм учиртай байлаа ш. Бид нар яаж амьдралаараа тэрийг амсан туулж байгаагаа хоорондоо ярьдаг. Амьдралгүй юм ерөөсөө бид нар энд яриаггүй. Дандаа бидний улаан биеэрээ одоо тий бүхий сүнс сэтгэл санаагаараа дундуур нь туулж явж байгаа юмс маань өнөөдөр энд яригдж байгаа байхгүй юу? Тэгээ цөмөрөө дэд хуулийг гаргая. Би энэ хайрлуулах гэдэг дээр ерөөсөө цөмөрөө маш одоо тодорхой зөв ойлголттой болъё. Тэгэх юм бол бидний зүрх сэтгэл дахиж тий хүмүүсийг хайрлуулах гэдэг ингэж одоо шархлахгүй. Дэд хууль номын 27 27 дугаар бүлэг. За би өнөөдөр их урт уншина. 27 дугаар бүлгийг би 28-тай нь уншина. Би энийг бүр дахиж сонсоосоо гэж хүсэж байгаа юм. Яагаад гэвэл бид нар энийг буруу ойлгочихсон учраас өнөөдөр хүртэл ер нь Христэд итгэдэг хүмүүс бие биенээ хайрлна гэж яг юу байдгийг гэдгийг бурхнаар заалахгүй яваад байгаа байхгүй. Тэгээд бие бинийгээ хайрлахгүй л үзээд байдаг. Нөгөөх нь тэгээд нэг ямар хоёр хэсэг бий болж байгаа нэхэр нэг нь хамаг зүрх сэтгэлээрээ бурхныг хайрлаж байгаа учраас хүмүүсийг хайрлан үйлчилдэг нэг хэсэг хүн гарч ирж байгаа. Нөгөөдөл нь болохоор тэр хамаг хайрыг нь өөрийнхөө хувийн ашиг сонирхол сордог нэг хэсэг гарч ирж байгаа. Тийм учраас бид нар хизээч бурхны хүүгүүд мэд бусдад харагдахгүй байгаа юм. Яг л Есүс маш тодорхой хэлсэн шүү дээ. Та нар бие биенээ хайрл. Би та нарыг яаж хайрласан шиг. Бие биенээ хайрлаж байгаагийн чинь хүмүүс харахтаа эцгийг чинь таних болно гэж хэлсэн байхгүй юу? Бие биенээ хайрл гэсэн болохоос та нар бити бусдаар хайрлуулаарай. Зүгээр бусдыг хайрлаад гэж хэлээг байхгүй. Бие биенээ хайр. Бид нар хэрвээ шинэ гэрээний бүх цагтлыг унших юм бол тийм дандаа тэгж ütсэн байгаа. Петр тэгж ütсэн байгаа, Яаков тэгж ütсэн байгаа. Бие биесээ хайрлцаая цөмөрөө. Харилцсан бие биенээ хайрлая. Харилцсан бие биенээ хайрлах тухай ярьж байгаа байхгүй. Тэгэхээр бурхан биднээсээ хайрладаг гэдэг та итгэдэг байх тийм үү? Бурхан бидэнд хайртай, бурхан надад хайртай, бурхан танд хайртай. Бурхан Израилийг сонгож авахдаа Израиль хайртай байсан. Яг л тэр Израиль үндэстнийг төрүүлсэн учраас тэгээд тэр хайртай үндэстэнгээ Египтийн боолчлоос хэн гаргаж авсан бэхээр хайртай эзэн өөрөө гаргаж авсан. Зөв. Гаргаж аваад одоо тэднийг яаж ингэхээр боолчлоос эрхчлүүд амьдрал руу амлалтын газар руу аваачаад амлалтын газар одоо яг энд харагдаж байна. Израильчууд яг энд зогсож байна. Йордан галын наадт тийм ээ. Тэгэхэд бурхан өөрийнхөө хүмүүстэй ярилцж байгаа юм 27 дээр. Тэгээ энэ бурхан өөрийнхөө хайртай заяа. Бүр ерөөсөө голт зүрхнээсээ хайрладаг. Тэр хүмүүстэй хандаж ярьж байгаа байхгүй. Бид нар 28 дугаар бүлгийг сайн мэднэ тийм үү? Энд чинь ерөөл хараал байдаг тийм. Тэгээ бид нар юу гэж боддог вэ гэхээр за. Бурхан ингээд надад итгэсэн хүмүүс ерөөлтэйгээд итгэдэггүй үндэстэнгүүд нь ингэж хараагдана гэж бичсэн байх гэж боддог тийм биш. Яагаад гэвэл 27 дугаар бүлгийг харах юм бол бурхан энд ганцхан үндэстэнтэй л яриад байгаа. Энэ бол Израиль байсан. Өөр ямар ч үндэстэн тэнд байгаагүй. Тэгээд 27 дээр ингэж байгаа. Мосе болон Израилийн ахмадууд ард түмэнд хандаж тушаасан нь. За энэ түр орхиод ингээд. За 9-оос эхлээд уншъя. 27-гийн 9-оос. Тэгээд Мосе тахилч Левичүүдтэй хамт бүх Израиль тандан тийм ээ. Израиля чимээгүй сонс. Одоо бүр жинхэнэ орчуулгыг харах юм бол тийм ээ. Бүр ингэж чихээ 50 гэсэн маш бүр ангаар бүр чихээ дэлдийлэг тэгээ сонс гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээ юу гэж хэлж байна гэхээр чи өнөөдрөөс эзэн бурхныхаа ард түмэн боллоо. Хинт ярьж байгаа бурхан өөрийнхөө ард түмэнд ярьж байгаа ш. Бүх дэлхийг цуглуулчаад яриаг байхгүй юу? Ойлгож байна уу тийм ээ? Өөрийнхөө ард түмэнд хяндан ярьж байна. Тиймээс өөрийн бурхан эзний үгийг дуулууртаа дагаж миний өнөөдөр чамд тушааж буй түүний тушаал зарлигийг мөрдгэв. За 10 дугаар ишлэл дээр тиймээс өнөөдөр өөрийн бурхан эзний үгийг дуулууртаа дагаж гэж байгаа. За би 27 28 дугаар бүлгүүдийг ингээд үзэж явахдаа би мэдээж англи библиэд зэрэгцүүлээд явсан байхгүй юу? Энд тэгэхэд маш олон удаа түүний дуу хоолойг даг
заах гэж хэлсэн байна. Гэтэл энд болохоор дандаа үг гэдээ орчуулсан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар үг гэхээр юу гэж ойлгох вэ? Библийг яриад байна гэж ойлгоод идэг. Тэгэхээр та бүр үг одоо энэ 10 дугаар ишлэлийн тиймээс өөрийн бурхан эзний үгийг гэдгийг бүр дээр нь дуу хоолой гэж засаж өчөх ёстой. Надад битгий эргэлз хэрэг эргэлзээд байвал англи библи үзээрэй бүр 10 дугаар ишлэлийн гаргаж ирж байгаа. Мосе юу гэж хэлж байна гэхээр тэгвэл та нар өөрийн бурхан эзний дуу хоолойг дуулууртаа сонсоод түүний тушаасан зарлиг тушаалыг нь мөрдөө гэсэн байна. Хоёр юм гарч ирж байгаа үст тийм ээ. Нэг нь болохоор Мосед хэлээд бичүүлсэн тэр тушаал зарлигуудыг мөрд. Нөгөөх нь нэгдүгээрх нь түүний дуу хоолойг үргэлж сонс гэсэн байна байхгүй. Израильчуудыг хуулийн багш нар фарисеучуудыг Есүс хурж ирээд зэмлэхдээ та нар хуулийг заадаг. Гэхдээ та нар хамгийн гол зүйлийг нь орхигдуулдаг. Юуг орхигдуулдаг вэ гэхээр хайр инрэл өршөөлийг гэж байгаа. Түүний зүрхийг нь орхигдуулдаг байхгүй юу? Түүний дуу хоолойг нь орхигдуулдаг. Та нар энэ үгийг яриад байдаг боловч түүний дуу хоолойг нь зүгээр хаацсан байгаа байхгүй. Дуу хоолойнд чинь хүний зүрх явж байгаа шүү. Хүний сүнс, бурхны дуу хоолойнд бурхны сүнс өөрөө явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь алга болцсон учраас юу болж хувирсан бэ гэхээр зүгээр шашин болж хувирсан. Тийм учраас хүмүүс хууль дээр бичсэн үг бүрийг биелүүлж ирсэн тэд нар. 11-гээ өргөөд амралтын өдрөөр тэр байтугай Есүст амралтын өдрийг хэрхэн сахих тухай заадаг байсан тэд нар, тийм үү? Гэхдээ тэд нар хизээч дуу хоолой сонсож мэддэггүй байсан бөгөөд тэднэрт дуу хоолой байхгүй байсан байна. Тийм учраас яасан гэхээр хув хуурай айн байхгүй. Тэгээд зүгээр нэг хууль биелүүлдэг. Тэгээд нэг баян залуу хурж ирээд Есүсээс би бүгдийг биелүүлдэг хуулийг бүгдийг хар багасаа сахисан. Гэсэн ч гэсэн би нэг л биш байна гэдэг. Тэгэхэд Есүс юу гэж хэлсэн гэж Есүс яг дуу хоолойгоо өгсөн байхгүй юу? Тэгвэл намайг даг. Одоо жинхэнэ бурхан түүнтэй хоолойгоор ярьж байгаа байхгүй юу? Харин тэр залуу дуу хоолойг мэдэхгүй учраас би чадахгүй. Тэгэхээр дуу хоолой гэдэг бол маш чухал. Та нар Филипп пастрын семинарыг санаж байгаа. Бурхан бидэнд энэ намаар ярина гэдэг чинь тэр нэг дуу хоолойтой байхгүй юу? Тэгэхээр бурхан Израильчуудыг ингэж та нар өнөөдөр миний ард түмэн боллоо. Харин одоо сонс. Сайн сонс. Миний дуу хоолойг сонс. Тэгээд миний тушаасан тушаалуудыг биелүүл гэж хэлсэн байгаа байхгүй. Ойлгож байна тийм ээ. За энэ үгийг гэдэг үгийг та тэгж өөрчлөөрэй. Энээс хойш зөндөө гарна. Би таныг бүгдийг нь өөрчлөөсэй гэж бодож байгаа. Яг л бид нар буруу уншаалынхаа бол буруу ойлгоолаа. Тийм болохоор зөв болгож ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд 11 Мосе мөн тэр өдөр ард түмэнд тушаан та нар Йордныг гаталж гараад Симеон, Лев, Юда, Исахар, Йосеф, Биньямин овгууд нь ард түмнийг өрөөхөөр Гризийн уулан дээр зогсож. Рюбен, Гад, Ашер, Зебулун, Дан, Нафтал овгууд нь хараал хийхээр Ебал уулан дээр зогсно гэж. Бурхан өөрийнхөө ард түмэнтэй л яриад байгаа шүү дээ. Гарч ирээд 12 овгийг хуваагаад өрөөхөөр нэг хэсгийг нэг уулан дээр, хараахаар нэг хэсгийг нэг уулан дээр тавьсан байгаа. Бид нар бодохдоо бурхан хараа юу ярьж байгаа юм бэ? Бурхан өстой муухай хатуу өгч хэлэхгүй тэр чинь амар сайн бурхан гэдэг. За тэгвэл одоо энэ дээр яг бичсэн байна. Цагаан дээр хараа тийм ээ. Тэгээ цаашаа юу гэж хэлж байгаа вэ гэхээр Левичүүд бүх Израиль хүмүүс тандан чанга дуугаар эрчүүдийн сийлсэн урчуудын сийлсэн эсвэл зутгсан шүтээнийг эзэн жигшдэг бөгөөд түүнийг хийж нууцаар босгогч хүн нь хараагдсан гэхэд бүх ард түмэн амен гинэ. Эцэг гэхээ хүндэлтгүй хүн нь хараагдсан гэхэд бүх ард түмэн амен гин. Хөршийнхөө шавыг хөдлөгдөг хүн нь хараагдсан гэхэд бүх ард түмэн амен гин. Би танарт маш их хайртай. Гэхдээ би танарт хэлхийг хүсэж байна. Хэрвээ энэ зүйлийг зөрчих юм бол би чамд хайртай ч гэсэн чи бол хараагдсан. Гэхэд тэр ард түмэн юу гэсэн мэхээр өөдөөс нь тийм ээ таны хүслээр болгоё гэж хэлсэн баг. Амен гэдэг чинь тийм утгатай шүү дээ. Таны хүслээр болог. Хэрэг бид нар таны энэ зүйлийг бид нар зөрчих юм бол бид нар хараагдъя гэж юм тийм үү? Тэгэнгүүт цаашаа сохор хүнийг замаас нь төөрүүлэгч хүн нь хараагдсан гэхэд бүх ард түмэн амен гин. Харин хүн өнчин хүн бэлэвсэн эмэгтэй хис шүүгч хүн хараагдсан гэхэд бүх ард түмэн амен гин. Эцгийнхээ эхнэртэй унтаж эцгийнхээ хормойг сөхөгч хүн нь хараагдсан гэхэд бүх ард түмэн амен гин. Альва мал адгуустаа явалдагч хүн нь хараагдсан гэхэд бүх ард түмэн амен гин. Өөрийн эгч дүү буюу эцгийнхээ эсвэл эхийнхээ охинтой унтдаг хүн нь хараагдсан гэхэд бүх ард түмэн амен гин. Та нар ер нь энэ зүйлүүдийг уншиж байхдаа түүхүүдийн санаж байна уу? Тийм ээ? Эцгийнхээ хормойг хэн сөхчээлээ? Тэгэнгүүтээ ах トゥ хоёр
нэг нь ахыхаа эмэгтэй дүү хэн хүчирхийлж байла. Энэ бүгд болж исэн байхгүй юу? Тэр хүмүүс яаж исэн гэхээр тушаал зөрчижсэн, хараагдсан гэсэн үг. Бид нар ерөөсөө тэгж бодож болохгүй. Гүйшээ бурханстай арайч тийм амар юм хийхгүй гэж бодож болохгүй. Яг л бурхан хэлсэн л хэлсэн. Тийм байх ёстой л гэсэн бол тийм байх ёстой. Одоо өнөөдөр бид нар тэгж бодож одоо тэгж сэтгэж сурах ёстой байхгүй юу? Тэгээ цааш нь